Сайн байцгаана уу? За өнөөдрийнхээ лекцийг шинэ жилтэй холбоотойгоор шинэ жилийн сүүлчийн уулзалт бол бүгдээр үнэт зүйлсийн талаар ярилцъя. Мөн нэг техник хийнэ. Энэ нь өөрийнхөө хийж байгаа ямар нэгэн зүйл зорилгоо төсөөлөх, мөн үнийгээ яаж үнэт зүйлтэй холбож тэм мэдрэмжийн талаар тэм техник юм. Бид ямар нэгэн өөрчлөлтийг амьдралдаа татахыг хүсдэгч тийм ээ би үнийг маш их хүсэж байна. Тэгтээ гэсэн тийм эсэргүүцэл бий болдог. Бид энэ итгэлтэйгээ дотроосоо мэтгэлээ олсон үед нэгдсэн үедээ бидний нэг хэсэг болж их саад учруулдаг. Тэр үедээ бид өөрийгөө ойлгохгүй, заримдаа яг юу хийхээ, яаж хийхээ, ханаас хийхээ мэдэхгүй хэдэн хэсэг хуваагдсан юм шиг өөрийнхөөрөө биш, хүснээрээ биш өөр зүйл хийдэг. Тэгэхээр үнэт зүйлстэйгээ яаж холбогдох вэ? Яг үнэт зүйлс гэж юу юм бэ? За энэ талаар өнөөдөр нэг техник хэлнэ. Үнэт зүйлстэйгээ яагаад холбогдох хэрэгтэй вэ гэхээр үнэт зүйлс нь дотроос одоо бий болсон бидний яг өөрийн сонголт байдаг. Ганцхан үгээр одоо илэрхийлэгдэн үнэт зүйлс жишээ нь хайр, эсвэл нэг хоёр үгээр хийж болно. Баяр баясгалан, эрүүл мэнд, ад жаргал, амар амгалан. Тэгээд үнэт зүйлс үргэлж эрг байдаг. Өөрийнхөө ямар нэгэн хүслээ бодох үед та нар одоо жишээ нь өнөөдөр 2018 он ямар хүслээ биелүүлмээр байна? Энэ талаар бодоорой. За бодсон бол нэг нэмэх тавьж болно. Тийм тэгвэл би та нарыг яг бэлдсэн үү? Яг бэлэн байна уу гэдгийг мэдээ. Би жоохон хүлээж авах уу? За өөрийнхөө энэ хүсэлтэй, зорилготойгоо холбоотой өөрөөсөө 3 асуулт асуугаарай. Энэ яагаад надад би үүнийхээ энэ зорилгоо, энэ хүслээ би яагаад олж авахыг хүсэж байна вэ? Хоёрдугаарт нь энэ яагаад надад тийм чухал юм бэ? Яагаад энэ хүслээ, энэ зорилгоо биелүүлэх нь тийм чухал юм бэ гэдэг нь энэ гол үг нь яагаад танд өөрийнхөө талаар чинь яагаад надад хэрэгтэй юм бэ? Тэгвэл яг яагаад танд хэрэгтэй юм бэ гэхээр хүүхдэд хэрэгтэй, гэр бүлд хэрэгтэй гэдэг. Яагаад надад хэрэгтэй юм бэ? Яг хэн нэгний төлөө биш, хэн нэгэнд яг биш, харин надад. Миний хувьд энэ нь яагаад тийм чухал, ач холбогдолтой, үнцэнтэй юм бэ гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Энэ хүсэл нь, энэ зорилгоо биелүүлээд юу надад үүндээ хүрэхэд тус болж чадах вэ? Амьдралынхаа туршид бид ийш тийш харж хүмүүсийг ажиглаж харж явахын эцэстээ өөрийнхөө хүсэл үнэт зүйлсээ сонсохгүй өнгөрөөдөг. Одоо зөвхөн танд үнцэнтэй зорилгоо олсон, үүнд хүрэхийг хүссэн, ямар нэгэн үр дүнд хүрэхийг хүссэн зорилгоо тодорхойлоорой. Тэгээд үүнтэй холбоотой би асуулт асууна. Та нар надад хариулаад бичээрэй чатаар. За та энэ зорилгодоо хүрэх үед энэ танд юу өгөх вэ? Жишээ нь та 2018 онд зорилгоо тавьсан бол тэр зорилгодоо та хүрснээр юунд хүрэх вэ? 2-3-гээр бичээрэй. Энэ ололт нь одоо танд юу
үүж байна вэ? Би даах гэсэн мэн тэ хүсэлдээ хүрнэ гэж. За дотоод амар амгалан дурна гэж байна. Тий сайн байна. Ингээд бичээд авах хэрэгтэй. Тийм заримдаа ингээд фэйсбүүкээр ингээд сургалт явуулахаар хүмүүсийн нэрийг нэлгээр зарим хүмүүс яг ичдэг юм уу яаж юм уу тэр хариулахаас зайлсхийдэгтэй аль эсвэл миний асууж байгаа асуултууд хэцүүжиж болно. Тийм гэхдээ яг өөрийнхөө бодлоор ичээрэй те. Танд одоо энэ зорилготой үрснээр ямар ашиг өгөх вэ? Өгөөж өгөх вэ? Яг та өөртөө юу болж авах вэ? Энэ талаар бичээрэй. За санхүүгийн эрх чөлөө гэсэндээ би даах, хүсэлдээ хүрэх, дотоод амар амгалан за зөвлөгдсөн байна. Зарим харин одоо та нар өөрийнхөө энэ байр сууриа олсон тий санхүүгийн одоо энэ эрх чөлөөнд саяны бичсэн одоо санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн бие даасан хүсэлдээ хүрсэн дотоод амар амгаланда хүрсэн үедээ ямар өөр чухал болон үн зүйлийг өөртөө олж авах вэ? Тийм нэмээ хэрвээ чи өөрийнхөө санхүүгийн эрх чөлөөнд хүрэх юм бол өөр ямар чухал үнцэнтэй зүйлтэй хүрэх вэ? Зулаа хэрвээ чи өөрийнхөө тийм дотоод амар амгалан олсон үедээ өөрийнхөө ямар үнцэнтэй зүйлтэй хүрэх вэ? Танд санхүүгийн эрх чөлөө ямар илүү чухал зүйлийг өгөх вэ гэсэн үг. Сайн байна. Тийм бичсэн байна. Ад жаргал, дотоод амар амгалан, өөрийгөө хүндлэх. Тийм ад жаргал төрөх юм байна тий. Дотоод амар амгаландаа хүрнэ, өөрийгөө хүндлэх юм байна. За одоо бүр гүнзгий явж үзье. Хэрвээ та ингээд ад жаргалаа болоод дотоод амар амгалангаа болоод өөрийгөө хүндлэх юм бол танд энэ ад жаргал, энэ амар амгалан хүсэлдээ хүрээд өөрийгөө та хүндлэх үедээ өөр ямар гүнзгий үнцэнтэй зүйлийг өөртөө өгөх үү, олж авах уу? За энэ асуултанд хариулаарай. Сэтгэлийн амар амгалан, эрх чөлөө, за хайр гэж хэлсэн юм даа. Хайр төрөх юм байна те. За ингээд гүнзгий яваад байх юм бол бид нэр илүү гүнзгийн дотор жинхэнэ үнэт зүйлсүүдээ олж байна. Энэ маань болохоор Намкагийн эрх чөлөө, Зулаагийн хайр, за Нандагийн амар амгалан, за ийм зүйл төрөх юм байна. Эдгээр нь болохоор бидний үнэт зүйлс болж байна. Бид нэр ямар нэгэн зорилго хүрээд зорилгоо аваад түүнийхээ яг бүр гүнзгий үзэх юм бол үнэт зүйлсэн цаана юу байх вэ гэхээр эрх чөлөө, амар амгалан, хайр юм байна. Энэ бол бидний яг үнэт зүйлс юм. Одоо та юу мэдэрч байна вэ? Үнэт зүйлсээ одоо мэдсэн үед одоо та юу мэдэрч байна? Та сэтгэлийн амар амгалан, эрх чөлөө, хайр мэдэрч байхдаа ямар санагдаж байна? Сайхан мэдрэмж төрж байна. За одоо бид энэ сайхан мэдрэмжээ өөрийнхөө зорилготойгоо холбоод энэ сайхан мэдрэмжээ
өөртөө ингэж шингээж авахын тулд бид нэг техникийг энэ нь үнэт зүйлстэй сэтгэлийн амар амгалан гэж хэлсэндээ эрх чөлөө, хайр, энэ мэдрэмжүүдтэй ямар нэгэн өнгөөр та жишээ нь хайрыг ямар өнгөтэй дүрслэх үү? Танд одоо ямар өнгө нь амар амгалан илэрхийлэх үү? Ямар өнгө нь эрх чөлөөг илэрхийлэх үү? Ямар өнгө нь танд хүн болгоныхаар өөр байна те? Тэрнтэйгээ ингэж зөвлөн тийм жишээ нь таны хайр ягаан өнгөтэй нүү? Хайрын өнгө. Тийм үнэт зүйлстэй бид нэр өнгө өгнө л дөө. Тийм үнэт зүйлсээ бид нэр жишээ нь хайр гэдэг хэлсэн байгаа те. Тэгэхээр энэ хайр гэсэн мэдрэмжиндээ та ямар нэгэн өнгө юм уу? Аль эсвэл завсрын өнгө хийж болно. Ямар нэгэн өнгөтэй ингээд зөөрлүүлээр. За жишээ нь амар амгаланг ямар өнгөөр дүрслэх үү? За эрх чөлөө, хайр, ягаан өнгө, завсрын ч өнгө байж болно. Тань дээр ямар өнгө одоо таалагдж байна. Тэрнийгээ төсөөлөн бодоорой. Тийм нүдэн амж болно. Жишээ нь алтлаг шар өнгөсөн байна те. Ягаан өнгө, цагаан өнгө гэсэн байна. Тийм хүн бүр ингээд өөр өөрийн өнгөтэй. Тэгэхээр энэ өөрийнхөө энэ өнгөө бид нэр одоо үнэт зүйлстэйгээ холбоно. Тийм нүдэн амж болно. Та нар нүдэн ханаад өөрийнхөө дотор ажиглаад амьсгал аваад гаргаад яг амьсгал яг хэрхэн орж гарч байгааг ажиглаад өөрийнхөө мэдрэмжээ энэ өнгөө хин нэгнийх нь алтлаг хин нэгнийх нь ягаан өнгө байна, цагаан өнгө байна. Тэр өнгөө мэдрээрэй. Энэ мэдрэмжээ хайр, амар амгалан ад жаргал энэ мэдрэмжээ мэдрэх үед энэ өнгө тань яг таны өөрийн өнгө хүн бүрийнх өөр байгаа тий. Тэр өнгөө толгойноос өхөлнийхээ бүр хурууныхаа үзүүр хүртлээ таны бүх биеийг гадна талаас нь бүрхэж байгаагаар төсөөлөөрэй. Таны бие өнгөөр цацарч байна. Тэгээд энэ мэдрэмжээ би дотроо татаж уусгаарай. Амьсгал аваад өөрийнхөө дотроо энэ өнгөө илүү уусгаж өөртөө шингээн гэсэн үг. Таны бүх бие энэ мэдрэмж энэ өнгөөр орсож эдис бүрт таны амар амгалангийн өнгө хүрч байна. Таны хайрын өнгө хүрч байна. Таны бүх бие хайр, ад жаргал аль эсвэл амар амгалан таны үнэт зүйлсээр урсаж байна. Таны толгой, хөзөө, гарын хуруунуудаар энэ гэрэл цацарч байна. Амьсгал аваад таны цээж, хөвлий, хөл бүх биеэр энэ мэдрэмж урсаж байд гэж төсөөлөөрэй. Амьсгал аваад таны эдис бүр энэ өнгөөр цацарч та өөрийнхөө дотоод үнэт зүйлстэйг нэгдээр.
өөрийнхөө үнэт зүйлстэйгээ нэгдэхдээ тухайн үнэт зүйлсээ төсөөлөд өөрийнхөө биед болж байгаа бүх өөрчлөлтийг ажиглаад миний биеэр урсж байгаа энэ гэрэлгийг надад хайрыг авчирч байна. Миний биеэр урсж байгаа нартлаг өнгө надад эд байдлыг авчирч байна. Хүн болгон өөрийнхөө үнэт зүйлсийг өөрийнхөө өнгөтэй төсөөлөд таны бие, таны эргэн тойронд ямар өнгө цэцэрч байна, ямар мэдрэмж цэцэрч байна зүгээр өөртөө мэдрээд ажиглаад аваарай. Харин одоо гүнзгий амьсгал аваад харгаад нүдээ нэгээрээ. За одоо чатан дээр нэмэг тавьж болно. Тий. За ирсэн байна тий. Шинэ ондоо та нар та бүхэн маань ямар нэгэн зорилго руугаа тэмүүлэх үедээ яагаад энэ чухал вэ гэж өөрөөсөө асуугаарай. Тийм баярлалаа. Тэгээ намайг сайхан байсан гэж тийм. За шинэ ондоо та бүхэн өөрийнхөө үнэт зүйлстэйг нэгдэж тэр нь таны үнэт зүйлс маань ингээд өөртөө нэгдсэн үедээ та тэр үнэт зүйлсээ цацруулж явах үедээ мөн бусад хүмүүс тэрнийг тань тусгалаар танд бас өгөх болно. Таны цацруулж байгаа бүх зүйлийг танд буцааж өгөх болно. Тиймээс та хайр цацруулж явах үедээ өөрийнхөө жинхэнэ үнэт зүйлсээ цацруулж явах үедээ түүнийг олж авна гэсэн үг. Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ ондоо амар амгалан эрүүл мэнд хайр ад жаргалыг өсөөрэй. За асуулт байна. Ямар асуулт байна? Тий, нэмэг тавьж. Бэлэг хүсэж байна. За бэлэг гэхээр ямар бэлэг хүсэж байгаа? Хямдрал байгаа мó? Үгүй тасгалжуулалт байгаа юу гэж юу? За би энэ сургуультай өнгө ингэж явуулж энэ заримдаа өнгөө тавьчихдаг. Яг өнгөө тасгалжуулж амхээр нэг би өөрөө нэг тасгалжуулалтаа маш ихтэй цаг зарцуулдаг. Маш их анхаарал хандуулдаг болохоор одоо жоохон өнгөө тал дээрээ жоохон яагаад яг өнгөө нэг их явуулахгүй. Ямар нэгэн сургалтын өмнө яг өнгөө тийм сургалтууд явуулж болно. Хаяа би өнгөө Skype сургалт явж байна. За өнгөө Facebook-ээр одоо нэг групп сургалт маань явж байна гэж зарласан төрөө үед нь орж ирж байгаа. Тэрнээс яг ганцаарчилсан хүн болгон дээр яг өнгөө сургалт явах гэхээр нөгөө цаг зав болдгоо. Тэгээд энэ тасгалжуулалт маань хэрвээ нөгөө нэг яг ямар сэдвтэй холбоотойгоос шалтгаална л да. Хэрвээ таны сэдв ирээдүйд чиглэлсэндээ одоо жишээ нь зорилго зорилгоо хэрэгжүүлэхдээ ирээдүйд чиглэлсэндээ төслөө хэрэгжүүлэх юм асуудлууд бол нэг 50,000 байдаг. Стресс, депресс яг өөрийнхөө яг бодлоо ойлгохгүй байна. Би өөрийгөө яг мэдэхгүй байна. Миний ингээд би яг яагаад мэдэхгүй байна гэдэг маань илүү бодол, мэдрэмж, итгэл үнэмшилтэй холбоотой. Энэ маань илүү дандаа нэг юм сөрөг талтай мэдрэмжүүд байдаг л та. Ганцаардал, стресс,
бухимдал, уур, гомдол. За ийм дасгалжуулалт маань илүү гүнзгий байдаг. Илүү гүнзгий ажиллагаа яг тал тухамсартай холбоотой ажиллагаанууд 120 мянга байдаг дасгалжуулалт нь. Яг багцаар яг байл болох нэг удаагийн дасгалжуулалтаар их юм өгөхийг боддог л доо. Шалтгааны нь болоод гүнзгий яваад мэдрэмжээ нэлээд ажиглуулад энэ нь бол нэг цаг 2 цаг болдог л доо нэгүндээ. Гэхдээ заримдаа нэг илүү их гүнзгий явах хэрэгтэй. Жишээ нь сүүлийн тогтуудтай янз бүрийн асуудлаар ихтэй дандаа харилцааны асуудлууд их орж ирдэг. Тэгээд тэр нь болохоор илүү багцаар байвал зүгээр байдаг. Би арт терапи, гүнзгий терапиг илүү их ашиглаж байгаад сэтгэлийг тань мэднэхээр илүү талд ингээд татгшаага сэтгэлийн көмөрөө орох тийм асуудлын шалтгааныг нэлрүүлэх, түүнийг мэдрэх, тэгээд өөрчлөх, энэ эмоцийг өөрчлөх, эрэг болгох гэхээр илүү амар амгалан тийм хайр, тийм өөрийгөө танин мэдсэн мэдрэмж рүү авчрахын тулд илүү гүнзгий ажиллагаа шаарддаг. Урт хугацааных дээр нэрвэл зүгээр тэр нь би бол одоо 250 мянга 2 удаагийн одоо 150, 3 удаагийн одоо 250 мянга бичсэн маань бол хамгийн бага үнэлгээ гэж бодоорой. Тэр гадаадд одоо ийм гүнзгий дасгалжуулалт нь илүү үнэтэй байдаг. 400 мянга байдаг. Монгол мөнгөөр бодох юм бол минийх болохоор хамгийн хямдхан гэж бодож байгаа. Дасгалжуулалтыг яг өмнө нь зааж исэн тийм дасгалжуулалтын юм байгаа юм гэж юу? Яг коучинг тийм дасгалжуулалт гүнзгий байгаа. Яг би ганц хоёрыг яг сайтн дээр YouTube дээрээ тавья. Гэхдээ бүгдээрээ гэн тавихгүй. илүү тийм нөгөө хүмүүсээс зөвшөөрөл авах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Хэрвээ видеогоор ингээд ороод ярилцаад тэрнийг тавиулахыг хүсэж байвал яг би үнгүй шууд ингээд явж болно. Зүгээр би бичлэгээ бол зүгээр өөрийнхөө хэрэгцээндээ тавьдаг гэхэд ямар дийлэг хүмүүст ямар асуудлууд байдаг вэ гэдгээ судлах гэж би өөрөө судлаач юм болохоор яг шинэ жилийн өмнө одоо эдний дараа нэг шинэ жилийн өмнө ч юм уу яг би эдхийн цаг хямдрал зарлж болох юм байна. Гэхдээ цөөхөн тийм олон үе яж удахгүй 5-10 хүн байж болно. Тэгээд тэр үед нь яг амжиж бүртгүүлээд оройцоо нэг удаагийнхэнтэй хийдэх юмтай би харж байгаад тэгэхдээ би дандаа хямдхан тавихгүй жилд нэг удаа л тийм 120 мянга ч гэсэн нэг хямдхан биш яагаад гэвэл хүн ингээл олон жил өөрийнхөө дотор гомдлоод хийж явах стресстэй ингээл депресстэй ингээд удаа яваад байхаар хүн болохоор нөгөө аюун хаан маш их ядарсан үедээ сүлдээд тэгээд өөрийг ингээд удирдах чадхаа болчдөг. Тэгээд тэрнээс өмнө ирээд өөрийнхөө дотор байгаа бодол мэдрэмжээ зохицлол маш сайн. За би юу яйцаа намайг одоо хамлцсан болчих нь үү. Гэхдээ би нэг шинэ жилийн өмнөх өдөр ч юм уу төхөөлж ягаад хямдралтай тавья. Гэхдээ тэр үед нь ч өөрөө амжиж нөгөө бүртгүүлээрээ заа. Би 50-аар дараа тэрнийг хуудасаа делет хийчихэн. Тэгэхгүй нөгөө үнгүү гэд пост янз бүрийн тавьчихаар хүмүүс үнгүү орж ирэх гэдэг. Тэгэхээр миний нөгөө цаг өвдөө гэдэг байхгүй юу. Дасгалжуулж манай ганцаарчлсан байдаг болохоор би өмнө нөгөө олон үнгүү явуулсан болохоор одоо дандаа төлбөртэй талтай орж байгаа. За өөр асуултууд байвал та нар
Дараа нь бичээрээ доорно. Эсвэл миний Facebook-ийн нэг нь хуудасны пэйжээр нөгөө нэг мессеж хийчихээрэй тий. За өнөөдөр орж өөрийнхөө мөрөөдөл, өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө үнэт зүйлсээ хуваалцсан та нартай баярлалаа. Баяртай.